хэдэн онд анхаа авсан юм бэ манай амч? Би хойно штэ. 30 настай. Оо за нийлээ хож юу? Тий. Эмээ сүлд намайг их нэртэй бол гэдэг. Тэгэл энэ юу хамгийн түрүүн хүн дагуулж ирэх хүн гэл нөгөөх нь байдгүй. Би бол одоо жишээ нь ингээд аавдаа загнуулж үзээгүй, ааваасаа зөвлөгөө авч үзээгүй, тий. Нэг удаа дашуурдуулж энэ төр үзээгүй л юм баггүй. Тэг ингээд уртахаар хойтох нөхдөг ажилтаа ингээд их сайхан цалин авдаг. Тэгтээ тэр цалингаа зээл болгоход уран бүтээл хийсэн. Хизээ хүн таашаах юм мэдхгүй. Зүгээр ингээ хараараас нь хийгээлээд гэхдээ тэр миний нөгөө нэг банкны зээл ингээд өсөөлдөг. Зээлгүй. Юмыг ингээд нөгөө 7 хэмжиж нэг огтолдог тэр 10 ухаан чи хайцсан бэ. Юмунийг бол ингээд өөрөөсөө нэхмээр байгаа. Тий. Хэрэг танд манай нэвтрүүлэг таалагдж байвал манай сувгийг subscribe хийж нэвтрүүлгийг үргэлжлүүлэн бүтээгдэхэд дэмжлэг үзүүлээрэй. Мөн нийгмийн сайн сайхны төлөө бүтээгдэж байгаа манай аав нар нэвтрүүлгийг үргэлж дэмжиж ивент итгэдэг түншүүдтэй баярлалаа. Сайн байцгаана үзэгчдээ. Аав нар нэвтрүүлгийн маань ээлжид одоо дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн одоо зочноор манай соёлын тэргүүний ажилтан Ардын дууч Алтан жаргал маань оролцож байгаа. Тэгээд Алтан жаргалыгаа бас их олон одоо уран бүтээлээр мэдхийн. За тэр дундаа манай ээжийн хамгийн хайртай дуучиг. Би өөрөө ч гэсэн их сонсох дуртай. Яагаад гэвэл уран бүтээл хийх болгондоо тэр нэг юм уран бүтээлч хандлага гэж нэг юм байдаг. Тэгэхээр ардын дууг яаж үнцэнтэй байлгах вэ? Яаж үзэгчдэд хүргүүл одоо гоо зүүн хувьд те хамгийн сайхан байх вэ гэдэг дээр сэтгэлээ чилээж явдаг. Тэр хандлага надад их таалагддаг учраас энд дахиад би баярлалаа гэд хэлчихээ. Баярлалаа. Би бас баярлалаа. Манай нэвтрүүлэг бол ер нь нэрнээсээ ахуулаад юуны тухай хүрнэх вэ гэдэг нь тодорхой. Тэгэхээр би Алтан жаргалтайгаа одоо олон зүйлийг ярих байх өнөөдөр. За тэр дундаас өөрийнх нь одоо амьдралд хамгийн их одоо хайрлагдаж, хүндлэгдэж одоо хүртэл одоо амьдралынх нь зарчим үйлчилсээр яваа нэгэн сайхан эрхмийн тухай яриа эхлүүлэе гэж бодож байна. Манай Алтан жаргалын өвөө Алдар Туяач Бат жаргал гэж нэг сайхан хүн байсан. Төв аймгийнх нь бол одоо бүгдээр амтахгүй сайхан мэднэ. За манай уяачид бол бас амтахгүй сайхан мэднэ юм байна. Өвөө ч одоо яаж өөрийн чинь энэ сайхан одоо өв соёл руу татан оролцуулж ив. Амьдралын л одоо том туршлага багтаа тийм ээ. Өвөө эмээгийн хүүхд юу нэг хаширээд баг. Ер нь л тий. Ер нь тийм шүү. Ямар ч нөхцөлд ер нь аливаа нэг юм уу тийм төрүүлж хөдөлдөг биш. Нэг алхмын ард дээр нэлээд бодол хийлж, эмээг нэлээд сайн нарийн тооцоолж иж ордог ч юм уу тий хөдөлдөг, үйлдэл хийдэг. Зүгээр шууд ингээд цагсааргаад сургацсан юм бол биш байгаа. Дадлуулгацсан. Амьдралаар дадлуулгацсан. Бүр ингээд яг хүүхд наснд нь ингээд суулгаад өгсөн. Өөрөө ингээд дагуулж яваад бүгдийг ингээд үзүүлжсэн болохоор магадгүй одоо ингээд хүч гарцсан хэр дээр бол яг тийм зүйлүүд яг тод мэдрэгдэж байгаа байхгүй. Тэгж байгаа. Залуу хот бол мэдрэхгүй шүү дээ. Өвөө ядаргаатай, эмээ ядаргаатай. Ямар хэм ярьдгийг, ямар хэм хийлэгдгийг. Яасан хэцүү юм. Айлдж оруулахгүй юм. Гэл тэгсэн чинь өнөөдөр нөгөөх нь амьдрал дээр юу вэ гэсэн чинь бид нар гэрлүүгээ яардаг сэтгүү бай. Ажлаа хүнтэй ярьсан бол хийчи дуусгах чи гэдэг тийм юм байна. Нэг зорьсон бол тэр зорьсон ажлаа гүйцэлдүүлээ гэдэг юм байна. Өвөө эмээгийн хүүхэд бол хизээч дүлий толгойтой хүний хэлснийг дур өмнөрөө хайчдаг биш. Өөрөөсөө ахмад настай хүнтэй заавал буртгуунтай харьцдаг тийм хүмүүс л адгийн наазах нь ихний хүмүүжил тэр шүү дээ. Тийм харилцааг ингээд бас маш нэгтэн суулгаж өгсөн байдаг. Тэгээ одоо өнөөдөр манай эмээ чи 90 настай шүү дээ. Оо ямар сайхан өсөлж байна. Ачцээгээ ингээ хараад ямар хүмүүсийг бий болгосон байна гэдгийг өөрөө ингээ хараас бодчих. Манай эмээгийн бол оюун санааны хувьд бол маш саруулхан. Хинтэж зовлон жаргал ярьчин. Илж ярих захих юм уу бүгдийн захин. Тэгэхэд тэр дунд бол та нарыг ингээд хүн шиг хүн болгоно гэж явдаг байсан. Би тэгтээ өдөр болгон ингээ өгүүлж исэн боловч одоо бол та нар ингээд өнөөдрийн юм хүн бий болцсон юм байгаа үе чинь нөхцөл байдлыг хараад өвөгийн чинь илүү их, аавын чинь илүү их өдөр их тусам шүтэж ийна гэдэг. Амьдрал зохиогоод амьдрал бүтээгээд тэгээ энэ үр хүүхдүүдийг ачцээ нарыг ажилтаа бол ажилтаа, амьдралтаа бол амьдралтаа, нийгэмдэр эзлэх байр суурьтай бол байр суурьтай болох хэмжээний тийм айхтар хүмүүжүүлээвэ. Үнэхээр биширч ийн гэдэг. Тэгэхээр бид нар тэрийг бас бүрэн ойлгоогүй цаг хугацаа дутуул байна гэсэн үг байх гэж боддоо шүү дээ.
Тэгээ имээ бол одоо гаднаас нь хараад бол тийм дүгнэлт хийж байна. Аавнар нэвтрүүлгийг бүтээгч Livestream Mongolia чанартай контентийг үзэгчдэд хүргэнэ. Аавнар нэвтрүүлгийн дэмжигч Япон улсын алдарт брэнд Orion Sharari. Аавнар нэвтрүүлгийн дэмжигч Morton Residence чанартай амьдрий. Яг би бол өөрөө маш багтаа 1-2 дугаар ангидаа л аавтаа уулзж ирсэн болохоор яг ингээд аавынхаа талын аавыгаа ер нь би ингэж боддгоо шүү дээ тийм төсөөл надад маш бага. Аваарт ороод тийм сун болцсон. Яг л нэг юм алгнуудтай том алгнуудтай тэгээ намайг бол юм хүмсэг бол нэлээ өтгөн. Тэгээд айгүй тийм гоё барил хоолойтой нэг тийм л хүний дүр зураг үлдсэн. Тэрнээс бол би бол одоо жишээ нь ингээд аавтаа загнуулж үзээгүй, ааваасаа зөвлөгөө авч үзээгүй тий. Нэг удаа ташуурдуулж энэ төр үзээгүй юм баггүй. Тийм шүү дээ. Зүү чим шиг хатуу чим шиг нэг тийм аймаар чилмээр нэг тийм яг нэг залуу наснд ингээл өнч хүүхдүүдтэй бол нэг хүмүүс бол бас үйл харилцсан шүү дээ. Харилцааны хувьд бол бас тийм амархан орон зай үсэхгүй шүү дээ. Одоо сайхан ир насалж байгаа эмээ маань хамгийн том өмгдөг шиг болж явна. Надад маш олон ах нар байдаг. Төрсөн ах маань байна. Тэгээд ээжийн маань төрсөн дүү байна. Манай ээжийн төрсөн ах гэдэг одоо бидний бүгдийн ажил амьдралтай болгосон нэг 6 өнчөө хүүхдийг бол бүгдийн хөлийн дөрөнд өргөсөн гэх юм мундаг нэг ачаа байдаг гэдэг. Тэр хүн бол бидний амьдралд бол өстой тод хэрэлцсэн. Нэг чи энэ эрдмийг суралцсан, чи энэндээ үнэн чи он, чи ийм ажиллаараа өөрийнхөө амьдралыг бий болгоно гэдэг ингээд чиглүүлж өгсөн юм ач гавьяатай хүн гэдэг. Манай ээжийн төрсөх гаваас хөрөнгөний дамбилчи гэж Монголын гавьяат урхаач. Оо за. Манайх ер нь тэгээд тэр ахаасаа бол ер нь доош ингээд бүгд уурхаачдын замлаар явж байгаа. Тэр том айлыг 11 жил хөтлсөн. Миний хувьд бол үлгэр жишээ авах тийм супер өдөртөгч манлайлагч юм. Танаа очиргал өвгийн ч юм уу, саяны ахын ч юм уу их тийм зөв зүйтэй зан арын шин гэж байгаа шүү дээ. Тэндээс одоо чамд өөртөө ингээд тусах зүйл байна. Байлгүй тийм ээ. Дамхаас бол маш их юм тусаж аваа шүү дээ. Хүмүүстэй харилцаа, үнийг сонсож сурах төвчээр. Нэг тийм өдөртөгч хүн байдаг тийм чанар байдаг. Би бол маш их зүйлийг олж авсан. Яг хажууд нь бас нэг 2 жил ирээдээ дагаж авсан. Тэгээ энэ бол чамд ингээд лайтай юм шиг сонсогдож магадгүй чи үл чихнийхээ ачуур өнгөрөх бах хүний амьдралд ийм байдаг ийм тохиолдол нь хүнтэй ингэж эвтэйхэн харилцааны талаар бол хамгийн өндөр түвшинд мэдлэг болгосон. Өнөөдөр бол над төгс хэрэгжиж штэ амьдрал дээр маань. Би бол одоо байлангуяа ингээд нийтдээ нийгмийн одоо бүхэл хэлбэрийн хүмүүстэй хамгийн ойрхон очиж ажилладаг. Энэ миний мэрэгжлийн онцлог байна. Энэ хүмүүстэй харилцаа бий болгоход тэр хүний зааж сургасан арга барил бол өнөөдөр надад тэр яг дадал суудсан юм чи. Нөгөө талаас миний ээжийн аав ээж хоёр бол Түгээмгийн Баян цагаан сумд төрсөн. Тэгээд таньжил болоод Түгээмгийн Алтан болог сумд хөдөлмөр нэгдэлд адуун болчихоор ирсэн. Тэгээд ажил амьдралынхын анхны гараа бол Алтан болог сумын хөдөлмөр нэгдэлтэй завшгүй холбоотой. Тэгээд тэнд бол 30-аад жилийг гомллож яг суурин тий. Ерөөсөө яг гаршиж явсан. Тэгээд манай имиж 8-2 удаагийн аврах сайлчин. Тэр улсын төлөвлөгөөний орон гэдгийг бол өстой хялалзуулж ирсэн. Тийм үлгэр жишээ хоёр хүн баггүй. Жинхэнэ ажил хөдөлмөрийг бол зүгээр өстой хурууныхаа үзүүрээр ялцуулдаг. Тийм өнгөн шингэн болсоо. Тэгээд миний өвөөгийн тэр нэг жоохон итгээдлэг зан чанар байна. Ихгүй. За тэр нь ямар зан чанар? Яг шадран. Тэгээ нутаг орондоо бол хочтой шадс бачаргал гэдэг. Тэгэхээр их шадран юм шиг байна. Нэг хэний тэр нэгдлийнхээ дараах зэрэг нартай таардгүй яг өөрийнхөө тэр одоо малаа тусалдаг. Тэр өөрөө ч гэсэн тэр арга барилаараа ингээд аюу сайн ажлаа бий болгож явж чаддаг учраас нөгөөх нь болохоор нөгөө удирдлагын төвшөнд бол таалагддаг юм шиг байна. Тэд нар өөрөөр хийх гэдэг. Өөрөөр хийх гэдэг. Мань хүний өөрийн бас нэг хөдөө мал малхаар ухаан байна. Тэгээд өөрийнхөө амьдралын туршлагаар олж авсан. Тэгээд тэрүүгээр юу яадаг юм шиг байна. Тэгээд нэг тиймэрхүү нэг тийм шазруу хүнд бууж өгөхийг хүсдэггүй тий. Эсвэл яг ингээд өөрийнхөө ингээд аливаа юм ингээд
хийх гээд оролдоод махраад байдаг. Тиймэрхүү юмнууд энэ төр бол яг бас биднэрт бол бүгдэнд нь суудсан байна. Одоо ингээд би өөрийгөө биш юм аа гэхэд ахыгаа ч юм уу дүүгээ ингээ харахаар яг л бусдаас сэтгэж идэх хөөх. Тэгж харагддаг. Тэгээ ямар санд миний өвгийн одоо ингээд жишээ нь тэр малыг ахуй хэрэглээндээ хэрэгжилж байгаа ч гэсэн бүр ингээд тартагтан тултлыг бэлддэг юм биш үгүй. Байнгын ингээд сэлгэж идэг. Адаглал ингээд зундаа манах чинь нэг газар ингээд удаан туталдаг байсан шүү. Бараг 20 хоноод нүгэ явдаг. Шавар шавхаа болно. Энэ дагтаршин дараа жил ирэхэд энэ нутг нь сэрхээ болчихно. Ингээл зүгэл нүгэл. Тэгэл тэр болгоныг ингээл араас нь ингээл өө юм ингээл мөрөн тэрэгэн дээр ээлжлээ зөөгөл яваад л. Тэгээ тэр хүн дээр нэг тийм гол энэ төр бол биш. Тэр чинь бол нөгөө монгол хүний малч ухаан биш. Тийм байна. Тэр нэг бэлчээрийн соргыг дагж чинь малаа нэгдүгээр тарах твэрхэн гүйц давхуулах чинь нөгөөх нь байгалаа ихтлэгээд тэр нэг хүндэлдэг нэг дээдэлт юм суртахуун байна. Энэ бүгдийг ингээд магадгүй өнөөдрийн бидний буугаа суухтаа нүдний болонд нэг архины шил ч юм уу ундааны лаз харагдах юм бол машин дээр ачаа явчихдаг. Тим имийг л суулгаж өгсөн байх гэж боддог шүү. Тэр чухал шүү. Маш чухал. Өвгөрөө хамгийн супер бахархдаг юм юу гэсэн чинь нэгдлийн адуун сүргээс сүнг ихгүй дааг улсад тавлуулж хайрагдуулж морь их эрдэм чадлын анхны супер гараа нэхэлсэн. Тэгээд тэр их сонин тэр тавд орсон даагам сүүлд азраг болоод гүрээр өгч яваад тэр 1983 онд сансарт нисч идэг лээ шүү дээ. Энэ хөдөлмөрийн нэгдэл алтан мал өсөний хөдөлмөрийн нэгдэл хүлээж аваад тэгээ нөгөө улсад орч тавлсан даагыг азрах болсон. Эмээлтэй хазаартай нэг бүрэн идэлтэй гүрээр өгч яваад гардуулж идэг тийм зураг байдгийг. Тэр үл одоо ингээд мэдхгүй зүгээр ингээд бодохоор өвгөрөө бүрстэй. Үнэхээр бахархдаг. Чамайг нөгөө мэддгүй байж байгаа сүлд бачаргалгаан удмын хүн байна гэдгийг мэдснээс хойш нэг сонин инээдтэй юм шиг бодол асуумар санагдаад байгаа. Тэр юу гэхээр манай жавхаа сайхан чинь моринд их хорхоотой. Тэгээ моринд ороод хорхотой сүүлийн үед тууштай дагнан орж байгаа хүн шүү дээ. Гэтэл чи ягаад орохгүй байна гэж асуумар санагдаад байгаа байхгүй. Чи бол одоо бүр яг хажууд нь байсан хүн шүү дээ. Тийм морьтой бол. Мэдээж л эр хүн юм чинь бас нэг тийм өөхөн нэрийг бас улс том цуурайт болмаар л шүү дээ. Тийм мөрөдөл сэтгэлгүүд байлгүй яг тийм. Салшгүй холбоотой. Ер нь бол тийм амархан эр хүн адуу мал дагаж яваад дил сүлийн боо эрдэмтэнд шамдаж явчаад алдарт байж болчдөг юм бол биш хэвгүй шүү дээ. Тэр чинь маш шүү. Тэгээ тэр дундаа тэр өвөгийн тэр их бие сэтгэлээ зориулсан тэр зүйлийг бас зүгээр ингээ адуу мал нь ингээ байж ямаргүй шүү дээ. Бас хөдөлмөр л байна. Тэгээ яг зүгээр нутаг орондоо бол сайхан наадамд нь бас үдчихэл байгаа. Би бол гэхдээ нөгөө мундаг ингээд босод шиг чиргүй ил цагаан гаргаж ирээд алим би чи ингээ алж байна шүү дээ гэж хэлэх бол арай эрт байгаа байхгүй юу. Зүгээр ингээд аяанда ингээд сайхан мэдрэгдээд ирвэл би Батчаргал гэдэг хүний зээгүү байна гэд зогсож явах сайхан. Тийм шүү дээ. Охин хүү хоёрын нийлсэн 9 ачцээ байна. Тэгээд ачцээ нар бүгд л одоо тэгэл бас өөхөн нэр алдрыг үргэлжлүүлнэ гэл бүгд л сэтгэл зүрэхтэй л явцгааж байгаа. Зүгээр тэр тодорхой нөгөө амжилт гарч ирэх цаг нь арай болоог юм хэлэхэд. Нэгэнт одоо ингээд морь ярьсных айгуу гоё ингээ бэлэгдлэр холбогдчихж байна л да. Манай нэвтрүүлгийн ивент итгэгчийн нэг нь бол одоо Мортин резиденс гэдэг. Одоо яг энэ уртхан талд байгаа. Зайсангийн. Тийм. Тийм. Тэгээ Мортин резиденс маань хамгийн анх эхлээд нэг блокоо бариад дараа нь энэ артлынхаа 2 блокийг барьсан юм байна. Ерөөсөө нөгөө барилгын бизнес чинь хамгийн гол юм нь нэр хүнд байдаг. Өөрөөр хэлбэл энэ компани өмнө нь барьж ирсэн барилга чанартай байсан бол одоо хэрэглэгчид тэрэнд нь итгэж одоо барилга орон сууц авдаг юм байна л да. Тэгээ манай Мортингийн хэд бол ерөөсөө бүх юмн дээр жинхэнэ одоо чин сэтгэлээсээ хандаж энэ хамгийн чанартай барьж байгаа. Бидний нөгөө өдөр тутмын энэ хотын амьдралд бас ингээд зуршил болсон зүйлсүүд байна. Тэр юу гэхээр нөгөө алдарт сүү өргөлтөө шүү дээ. Тийм. Тэр бол одоо ирчүүдийн багал зүрхэнд орсон юм багхгүй нэр чинь. Тэгээ тэрэн дээр эднийх яг тэрийг ийм юм байдаг шүү гэдгийг мэдээд нөгөө олон барилга барьсны туршлага байна л да. Тусдаа сүү өргөдөг талбай гаргасан байна. Байгаль их дэлхийн шүтэлцээтэй Монгол түмэн бол мэдээж хэрэг өглөө болгон ургах наранда байлангуяа одоо энэ сайхан хайрхандаа тий цайс хүнийхээ дээжийг өргөжил таарна.
Тэгэл ийм чинь ер нь бол ингээд яг зориулаад өгч чухал байхгүй. Тий. За тэрнээс гадна нөгөө нохоо муур гаргана гэдэг чинь салхилуулна, баалгаж ялна гэдэг чинь бас яг бидний зовлон. Ялангуяа ингээ Тэрүүгээрээ бас ингээд тусдаа бүс гаргаад, зоон гаргацсан. за таны амьтанд ижих хэрхий чинь оройгүй. Та энд харин салхилуулж байгаа. Яг энэ бүстэй тий. Энэ лагын зүв. Тэгээ чи соёд шүү. Зогсоолын асуудал дээр эдгээр үнэхээр яг одоо 375 айлын орон сууц байлаа гэж бодоход 430 машины зогсоол хийж гин гэдэг манд бас хангалттай. Хүүхдийн тоглоомын талбай тусдаа тийшээ машин орохгүй ч гэдэг юм уу те. Гэтэ энэ нэр хамгийн зөв бодол Тийм тий. шүү дээ. Орон сууцны бол өөрийнх нь тэр нөгөө нэг оршин суугчдынхаа 5 тухад зориулсан тийм юм бол өнөөдөр бол зүгээр наацхийн хэрэгцээ байхгүй. Хамгийн ихний бүр зорилттой хэрэгцээ. Би одоо алтан жаргалынхаа гэргийг чиний бас нэг ярианаас уншиж ирсэн нэгтлэн хүн байдаг гэж тий. Тий. Тэгээд хоёр маань ер нь хэдэн онд анх яаж танилцчихв? Яаж гэр бүл болсон? Тэр Багнарын наадмаар танилцж байсан шүү дээ. Нөгөө чамайг Багнарт уурхад ажилладаг байх үед. За. Дуучин ч гэж мэддэггүй. Тэнтхийн үнэ. Тэнтгийн юм. Багнарын юм. Хэдэн онд анх аавсан юм бэ манай амч? Би хойно шүү дээ. 30 настай. За нэлээ хожуу. Тий. Эмээ сүлд намайг их нэртэй бол гэдэг. Тэгэл энэ юу н хамгийн түрүүн хүн дагуулж ирэх хүн гэл. Нөгөөх нь байдгүй. Тэгээ ядсан чи сүлдээ шинэ ихнэр аваатгаач гэл. Тэгээд яг тийм хүн яг учрах ёстой цагтаа л ч юм шиг л. Тийм ба. Залуул хүн чинь хантантай бас үерхэн шүү дээ. Тэгээд энэ дотор их нэртийг бүр маш хол богино хугацаанд аль гэр болсон шүү дээ. Танилцаал сарын дотор бараг нэг гэрт оролдог. Би чинь бас нэг 30 хүртэл бас тийм сайхан даруухан амтан байхгүй шүү дээ. Мэдээж тий. 9 шидэн бүрэлдсэн гэх нь хайшийн зүгээр бас л нэг шаггүй л тий. Зүггүүдэл орох л ирхэн байгаа ш. Тэгэл нэг л өдөр зүгээр ингээд аюу хурдан хүмүүж ихсэн шүү дээ. Найс нөхдүүд гарын орыг тэр нь заастаа боли уучлаарай гэл. Тэр бас үлдэл нэг зал хааж болол тэгэл гэр амьдрал. Ажлаа тараад гэрлүүгээ харих зам хамгийн сайхан юм биш. Тэрээс ажил гэр болоод тэгээд хөөхөн охинтой болоод эхлээд юу бас нөгөө хүүс тодорхойлдог дээр би ч нөгөө хүү гээл амдаа ингэ яриад байгаа байхгүй юу. Тэгээдсэн чинь ихнэр манд гэссэн их ч нартаа энэ хүү биш охин байвал энэ голчгууд гэсэн гинэ. Тэгээд тэгсэн чи битэр үзүүлсэн чинь охин байна. Зүгээр шүү дээ. Охин байсан ч сайхан шүү дээ гэд тэгсэн чинь манай ихнэрийн том их чинь нэг өдөр би тэр хүүс мэддэг идэг байсан юм шиг байна. Маа тэр чинь ер нь бол анхны хэн байх ер нь аюул ажгүй байдаг шүү дээ. Суртлага хуулга хийж штэ тийм хуулга хийгээд бас нөлөөлөх гэдэг байгаа байхгүй тий. Тэр нэг хөөрхөн охинтой. Тэгээ ер нь нэрэж зүгээр ягаад чи миний амьдрал зүгээр охин маань анхалж ихэд ирсэн болохоор одоо ингэ боддог шүү дээ. Ингэ супер миний талахгүй. Гэр бүл маань ингэ тий. Одоо ерөөсөө би нэг юм 25% болж ганцаар үлдэх юм ч тийм боломжгүй байхгүй. Манайх чи охин хүү хоёртой. Охин маань бол ямар их буруу ч байсан миний тал. Юусе аавыг бол супер хамгаална. Одоо ингэ дунд анги ихгүй 7 дугаар ангид орж байгаа. Эссе бичдэг. Тэдний ингээд уншихлаар ер нь 70% аавынхаа тухай бичсэн байдаг. Ааваараа их бахархаж идэг. Тэгэхээр нөгөө охины юм зүрхний тойл бол аав юм байна л. Тийм байна. Тэгээд том болоод аав шиг хүнтэй суун гэдэг. Тэгээ эр хүнийг ааваараа төсөөлдөг. Тэгэхээр ер нь аав бол тэр охиндоо байгаа зүрхний тойл юм бол өстой нэг гих. Тийм. Асар их муу байлаа гэхэд түүнийг бол хэдэж харагдуулж болохгүй юм шиг байна. Мэдрүүлж хэрэггүй юм шиг байна. Яах юм бэ тэр сэтгэл нь тэр чигээрээ ингээд дунд нас хүртэл ер нь хэцүү амьдралтай байх бах шүү. Тийм. Хэрийн эр хүнтэй харилцдаг орон зай үүсгэж чадахгүй ч магадгүй тийм. Эр хүн юм аюултай юм байна. Ингээд боддог үл яах. Нэлээ хожуу аав болсон хүний хувьд аав болох бэлтгэл ер нь хэр хангагдсан байсан. Зүгээр ерөөсөө ер нь бол бэлэн. Ер нь ингээд жоохон удаан гойн явах ч тийм онцтой ч юм биш юм биш үү? Ер нь тийм. Дими гэж. Ер нь аюу дими юм билээ шүү дээ. Одоо ингээд нэг тийм сонголт хийхгүй байгаа энэ төр залуучууд тандж шаал дими ажил.
эртхэн гэр бүл болоорой гэж. Тийм, ер нь бол тийм. Тэгээ ингээд цэцэрлэгийн насныхаа хүүхдийн аав ээжийн тэмцээн уралдаанд орохоор одоо мен шиг аав ээж байхгүй юу. Дандаа гоё залуучууд ингээд айлгууд болцсон тий. Хүүхдийнхээ төлөө тэмцээн уралдаанд нь орцсон ингээд хүүхдийн төлөө олон нийтийн ажилд ингээд гүйжидэг. Тэнгүүт нэг тийм тэн дунд нэг тийм ахаа гэдэг нэг үг хэлүүлэгч бас тийм сайхан юм биш шүү дээ. Тэгэхээр нэг тийм хүнтэй суух гад яардгүй шүү дээ тэр гэдэг бол биш байхгүй юу. Ирэх дөрөв бидний ингээд дөрөв үлрэл чинь бас ингээд хүүтнээс халуун руу халуунаас хүүтэн рүү гэдэг ингээд бидний бие ихэвчлэн бас нэг тийм урт наслахад энэ тэр өндөр наслахад зориулагдсан биш байгаад тах шиг юм гэдэг. Тэгэхээр ер нь бол болж л өгвөл боловсрлоо нэгдүгээр тавиал хоёрдугаарт нь гэр бүлээ ер нь бушуухан зохиосон дээр Эцэг болсон гэдэг тэр мэдрэмж бол мэдээж гоё байгаа. Яг нөгөө хүүхдээ хүмүүжүүлэх гэдэг юм уу, хүүхдээ өсгөх процессын дунд танаа ихнэр таарын дунд мэдээж ингээд нөгөө зөрлөн гарна шүү дээ. Тэр болгонд тэгэл тэр шийднэ гэдэг чинь бас л том юм шүү дээ тийм. Үгүй тэгээд хоёулаа эхэлжсэн болохоор ямар ч туршлага байхгүй. Тэгээд гуруулахна уйлахтаа цуг уйлал энийхтэй цуг инегээл. Тэгээд ер нь бол манай охины өсөх үйл явц бол зүгээр дан тань мэдх өдөр явцсан шүү дээ. Тэгдэ. Ерөөс нь бүх юм тань мэдх өдөр явсан. Тэгэл ер нь нэлээ болохоо болохоор нэг юмлэгт очичдаг. Босод үед нь бол эхнэр маань ингээл би ч яг тэр үед ээлж ажилтдаг. Эхнэр маань яа 100% дааж. Өстө нарыг дан. Ёстой нэг батараа. Би бол ханараа бол үргэлж бахархаж идэв. Би тэр чинь эхлээд би ажилтаа эхнэр маань надтай суугаад Улаанбаатараас ингээд бүх ажил бүх юм ороход хүрээд ирсэн. Оччихсан. Тэгээ би тэр чинь ажил амьдрал зохиовод. Тэгээ тэр дунд би дуулах хасраг мөрөөдөлт. Өсөлттэй. Тэгээ би яах гэж тэр мэргэжлийг очиж олж авсан. Би одоо энэ ээжтэй нэг адмаар шүү. Тэгээ ингээ уртгаар хойтох нөхдөг ажилтаа нэг сайхан цалин авдаг. Тэгээ тэр цалингаа зээл болгоод уран бүтээл хийсэн. Хизээ хүн таашаах юм мэдхгүй. Тэгээ зүгээр ингээ араараас нь хийгээлээд гэхдээ тэр миний нөгөө нэг банкны зээл ингээ өсөөлдөг. Зээлхөө. Сайн хөдөлмөрлөн нөгөө ажил цалин маань тийшээ яваад орсон. Жижигхэн хойр бидний амьдранд бид дурав. Тийм дотор би ингээд зарим нэг үе дээр ихнэрээ бүр ингээд илүү их хайрлаад хүндлээд тийм өрөвдөлт ч юм уу тийм энэ чинь ингээд өөрийнхөө юм гоо сайхны хэрэглээг чухал ингээ хойш нь тавиад Бүх юм чиний мөрөөдөл рүү те. миний мөрөөдөл рүү зүгээр бүгдийг ингээд окей ямар ч судалгүй. Олон дуучин байсан мөртлөө одоо яаж нэхэр миний хувьд за манай үеийнх нь манай одоо аав ээжийн үеийнхэнд яг ардын дуу гэхэр хамгийн түрүүнд Алтан жаргал гэдэг хүн орж ирээд байраа эзэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ юутай холбоотой гэж боддог чи? Эхлээд бол манай банзрагч бурмаа жавхаа сайхан өөрийнхөө яа шуранхайн гурав гээл те. Нэг хэсэг бол ингээд ардын богино дууч ингээд этник хэлбэр анзан өгсөн болчихсон. Тэгээ тэр үедээ бас нэг хөөрхөн зах зээл дээр бас нэг үнэлгээ тавигдаад эхэлсэн те. Хүмүүс бас хөөрхөн үнэлээд эхэлсэн, мэдрээд эхэлсэн, дуулуулдаг болсон. Би бол зүгээр мэрэгжлийн театрын уран бүтээлчдийг бол үүсгэх бүх цаг үед бүхий л зуунд тэр хүмүүс бол хийдэг ажлаа хийгээд өнөөдрийг хүртэл ингээд явж л байгаа. Илүүцээр ингээд тийм нийтэд тийм бүрэх альбом бол яг хувь уран бүтээлч хүн юм зөвхөн өөрсдөө бий болохтой үндэсний дуугартай гарч ирсэн уран бүтээлч нар аахгүй юу? Одоо миний нэр дүрцсэн хүмүүс. Одоо ч гэсэн тэр авгаараа л явж байгаа. Гэтэл нөгөө хүмүүс маань нэг хэсэгтээ ингээд яасан ч мэдгүй ингээд намайг дуулаад ирсэн. Дуулж гарч ирэх цаг хугацаанд бид нэр байгаагүй. Зохиолтой уран бүтээл рүү хитэх шуураад бос тэр уран бүтээл рүү нэлээ гүнзгий оролцсон байсан уу. Нөхөр алтан жаргал бол ганцаархнаа станыг дуртай уран бүтээл авч дуулж ирсэн. Тэнд нэг юм цонх үе гарсан байх нь шүү дээ тий. Тэгэл өнөөдрийг ингээд алтан жаргал бүтээх. Би бол ганцаараа өөрийгөө бүтээсэн гэхгүй. Би бол бүх ардталтаа маш том багтаа байхгүй. Нэгдүгürt миний ихнэр, хоёрдугаар талын эзэн Эзарлаг гэнэ хариуцлагатай компани өөрсдөө байгуулсан сайхан баяр гэж залбирдаг. За. Унаг залуу. Яг дуулаад би чиний дүүрийн мад үндэстэг үнэхээр дуртай. Би нэг PR-ын маркетингийн чиглэлээр ажилладаг хүн баа. Чи надтай ажиллах үгүй. Хоёул ямар зорилготой. Хоёул 5 жилийн зорилготой. 5 жилийн дотор чи энэ улсад энэ ардын хөдөлгөөрөө чи онцгойлох хэрэгтэй. Энэ тал дээр чи би чамд ингэ яаж хөгжүүлэлт хийж болох вэ? Ямар манипуляц хийх вэ? Бүгдийг чиглүүлээд гэж юм. Чи зүгээр миний үгэнд ороод ажил. Тэгэл дүүрийн мад дуучин ер нь тэгээ тийм баг хамт олонтой болгосон. Тэгээ цаашаа уран бүтээл хийх тийм жигүүр хайрлсан.
Тэгээ ер нь бас нэлээд ийм ардын урлаг, үндэсний урлаг руу шумбаж явах дуу хүсэл нэлээд хөтөлж өгсөн. Өөрөөч бас нэлээд зарлагтай хийгдсэн дууш тухайн үе. Харах царайны тим байсан. Тэр чинь 2 мотор шатаас. Өвлийн үднэ хийсэн байхгүй юу? Яг цагаан сарын өмнө хийсэн. Би чинь анх ингээ ажилд орсны хараас банкн дээр хамгийн түрүүнд зээл тавьж хийж үтсэн гэлэд маань гоё. Тэгээд тэр 2 мотортойгоо нийлээд 14 сая төгрөгөөр бассан. Хөөтөр. Хөөе. Тэр ч одоо 10. Тэр үедээ их том мөнгө шүү дээ. Тий. Амжилттай байгааг бол тэгэл хамтдаа бүтээсэн залт талтан жаргал гэдэг хүмүүсийг нэрэл гэвэл тэгэл сайхнаа нэрлэн, хинрээ нэрлэн. Тэгэл энэ хоёрын ячаар бол сайхан л явж байна. Тэгэд энэ Монголын үндэсний бидний өөрсдийн үндэсний уран бүтээлээ ямар ч яндшгүй, ямар ч их буян заяатай гэхээр ингээд сайхан байлгаж чаддгийг. Одоо бол ийм шүү дээ. Болдбаатарын алтан жаргал байсан. Сүүлдээ Төв аймгийн алтан жаргал болсон. Одоо бол зүгээр ингээд ийм ардын дууч гэгээд би бол өөрөө үгүй шүү дээ бурхан минь тий. Би үгээл өөрийгөө одоо ингээд би бол ардын дууч намайг тэгээд зарлал гэдээ байж байгаа юм тий. Би энэ дуртай, хайртай. Яагаад гэвэл ардын гэдэг нэр томьёо надад сайхан санагдчих шүү дээ. Тэгэлгүй яах. Чамаг дуулаад яг гарч ирээд энэ ардын дууны чиглэлээр дагнаж ажиллаад маш олон клип байгаа шүү дээ. Гэтэл тэндээс ингээ харж яхад тайзан дээр ч гэсэн тэр. Чи их тийм нүрийн байсгалыг сайн. Тэгээ нөгөө хүмүүс ярьдаг шүү дээ. Энэ их нүрийн буянтай хүү юм гэж. Ерөөсөө яг тийм. Тэгэхээр тэр нүрийн буян гэдэг юм байдаг баха. Би бол байдаг гэж бодчих шүү дээ. Манай эмээд хийдий. Одооны энэ дуучдыг чи ингээ хараалаа. Хаймар ингээл зовлон ураац юм шиг нүдэ анаал үрчигээл яг ямар юм ингээ шаналж гашлаад байгаа юм шиг ингээд хачи юм байдیں۔ Бити тэгж нүдэ анж үрчигээрээ миний хөстө муухай шүү. Тэр нөр сайхан инээгээд бол чи тэр банзрагчийг харалт агуу банзрагч хичнээн сайхан яралтан цагаан шүдгийг гаргаад ямар сайхан инээмсэглэж дууддаг гэж чи хүний сайхныг нар сайхныг олж ав гэл. Тэгэл нэрэл тийм шүү дээ. Эн чин тайзны гоо сайхан шүү дээ. Тийм шүү дээ. Яа нэг хэсэг хүн ингээд айгуу тийм энгийн гихэр хөт хитингийн юм шиг ингээд нийт юм ол байгаараа хүсэж идэх. Энгийн гудамжинд үнсдэг, энгийн хувцсан өвдүүд сомс олцсон тий. Дөмтөрнөөс ороод ирсэн тэр чигээрээ дуулж идэх ч юм. Гоо сайхан бас байх хэрэгтэй шүү дээ. Урлаг шүү дээ тий. Хүмүүс олон харж байгаа. Тэгээд энэ надаар дамжуулж хүмүүс надаар үлгэр жишээ авдаг хүмүүс зөнд байх шүү дээ. Би тэр хүмүүсийг одоо гудааж доромжилж байгаа юм шиг байж болохгүй. Тий. Энэ бол нөгөө манай миний ханийн бүр ингээд тийм шүдний хүчний гарахад чи хөөе надаа нэг солж шүү дээ. Одоо бол бас тийм юмсыг ингээд өөр төр ингээд маш сайн талдж тавьдаг цаг үе төрэж байгаа учраас тэр зүйл дээр айгүй ач холбогдол. Одоо ингээд адаглаад дээл хүцэндээ хүртэл ингээд онцгойч холбогдол. Би бол одоо үндэсний урлаг түүчээлээд ерөөсөө дээлнээс салаагүй шүү дээ. Надад пижак байдгүй гэдэг шиг л байна. Тийм шүү дээ. Миний нэг юм оюутан цагийн хамгийн том гачиг л байхгүй юу? Тэр бол бүр үнэхээр драма гэмээр дээл байхгүй. Тэгээд оюутан говц байхгүй багш хувцаа өгдөг. Миний өгч чинь Монгол авиат өгч дэлгэр. Дэлгэр өгч маань хувцаа өгөн зэрэг. Хувцаа өгн тоглож болж өгд. За миний хүү тийшээ дуулчих. Өө энэ чич нэр дээлгүй шүү мэ. Зүгтээ хувцаа өгн багшийн цэпэнд хувцсан бэлэн байж идэх. Цэпийн дээр багшийнхаа дээлийг өмсөх хор бүсэн томтчих. Бүсийг ингээ арталтаа багш ширмэстэй. Арталтаа ингээ хуруугаараа ингээ тавьчих чинь. Тэгэл нэг юм хачин юм бол болж байгаа шүү дээ. Хүн ахын тол тий. Мэдээж тэр хүний дээл хувц яаж л одоо надад сайхан таарах тий. Тэгж эхэлж ийсэн болохоор миний багш чинь ингэдэж шүү юм шавнырынхаа өмнөөс асуудлыг шийдэх гэж боддог. Наана амар хатуу. Үнээр хатуу. Тэр нэг дуу хонор заасан цаг хугацаа дуулуулах гэж арга барилыг нь олж өгөх гэж байгаа цаг хугацаанд үнээр хатуу. Ер нь болохгүй бол гарын төгөлөө явчихдаг тийм эс. Ялангуяа эрэгтэй шавнарт бол ер нь нөгөө нэг юу ядчих нөгөө төгсөлтөөр хамгийн их зодтолсон шавнар номинац би үнийг нэмэгт явдаг. Ерөөсөө юу. Тэгэл тэр чинь тэр хүн чинь нөгөө нэг би тэр хүнийг тэдний хэмжээний тамлж байгаа байхгүй юу? Заагаад өгсөн юм дуулчих чадахгүй тэгэл алингаа алдал байж байгаа гэсэн. Тэр багш хүний тэгж идсэн нөхүүлэн барин тэд тамлан зовоож нэг өнөдөр нэг юм дууч ингээд явж байгаа нэг. Гэхдээ мундаг бол биш л дээ. Юу дуулах гээд аргыг болгоод яваад байгаа байхгүй. Би бол одоо хүүл болчлоо гэж хэлэхгүй.
Байхгүй насан туршдаа судалсан. Тэг нь ер нь уран бүтээлчийн тэгдэг баг. Бүхий л багш нар тэгдэг. За та нар ингээд юм цадсан юм шиг өөрийгөө лаг болцсон юм шиг битгий боддог. Та нар ингээд юм болгоноос шинэ юм олж мэдчихэдэг. Дуучин гэдэг чинь маш тийм ховор мэрэгжил байхгүй. Тамаа насан туршдын сорилт. Тэр сорилт болгон дээр битгий унжаар бэлэндээ. Өөрийгөө олмол дайчил гэл. Хоолоо өгшөлдгүй шүү дээ. Олон сайхан алдартай лут хүмүүс байна. Одоо дорж тавихгүйгаас эхлээд. Зөвлөгөө авах уу? За тэгээд нор бонцдохгүйгээр удаалаад. Тэгээ одоо яг энийг нөгөө академик сургалт гэдэг юм уу тэр тал руу ингэж аваачиж олон сайхан шавнырыг төрүүлсэн. Тайзны урлагруу тий. Тайзан дээр гаргаж ирсэн хүн бол яахахгүй манай хаяж үжиг чинь дэлгэр өгш шиг яа. Дэлгэр өгш өөрөө ер нь хувь хүний характер нь нэг талаасаа бас жоохон хатууфтар байсан байна. Нөгөө талаасаа одоо та нарт мэдээж л нөгөө аавын оронд лаб болж байгаа хүн. Өдрийн ихэнх л бид сургууль дээр байдаг гэсэн биз. Тийм наана ил хатууж гисэн цаанаа бол үнэхээр хоололчих нь. Энийг юм аюу юм идээг байна. Яа юм идээг. Тэгдгийн тий. Дуулаачих нь тэгдгийн шүү. Мөнгөний нөгөө явуулаад юм идүүлчихдэг. Төлбөрийн нь асуудал байвал төлөөд өгчдөг өөрөөсөө. Тийм юм баггүй юу. Тэгэл ингээл багш маань бол яг үнэхээр нэрээ мэдгүй зүгээр ингээд тийм орчлонд өртөө ирсэн хүн шиг байдаг байхгүй. Өөрөө бол залуу занд насны нь бол үнэхээр цойлж исэн. Дөрвөн театрын Монгол дүр очиртай уран толгой найрын дуу хамгийн их олуудад дуусан гэдэг шүү. Дэлгэр өгш. Дэлгэр өгш. Биднийг оюутан болж явах чи ерөөсөө л дунд говийн хоёр уртын дуучин багш байсан шүү. Нэг нь чулуун цэцэг, нэг нь дэлгэр. Тэгээд тэр хоёр багш маань л уртын дуучдыг өөрсдөө авдаг. Тэгээд өөрсдөө олж ирдэг. Тэгээд тэдрийгээ дуучин болгодог. Чука өгшийн одоо хамгийн том сайхан гялалцж байгаа шиг Мөнхбаатар байна. Тий. Мөлсөн тавьж үжиж байгаа шүү тий. Мөнхбаатарыг бол Мөнхбаатар болгоцсон шүү дээ. Чука өгшиг бол мэлмэр манай өгшийн 11 гавьяат төрсөн байна. Хүн гавьяат нь банзрагч. Квитер. Тэр бол багшаа бүр бахарахгүй байхаар урлагийн одоо сургууль бол ингэж бодогддог шүү дээ миний хувьд. Багш нар нь шахаж гаргадаг бол биш. Чи юу хүнхээр бүтэхгүй мэн гэж гаргадаг бол биш. Тухайн хүн би өөрөө энэ мэрэгжил би хийцэн байж чадахгүй байна гэж шалгуураа шүү. Манай ангид бас байд тийм тохиолдол. Байх уу? Байд. Багш нар бол тэр хүүхдийн тэр урам зориг бол үнэхээр хүндэлж чад. Тийм. Манай оюутан ангич одоо 24 хүүхэд орсон. Яг төгсөхдөө 11 төгссөн. Тэр хайгуу цөөхөн төгсдөг тийм. Яг хуу тухайн үед нэг ширүү юм байсан л да. Бас манай нэг сургуулийн соёл байсан юм. Би нөгөө ангийн дарга тэр зовлон хамгийн түрүү над дээр ирдэг. Яг тэгэхээр урлагийн ажил чинь ингээд багаар хамтарч хийдэг ажил шүү дээ. Ялангуяа жүжигч нь ажил. Ялангуяа жүжигч нь. Тэгээд тэнд ингээд нэг ангиас бусдыгаа бас нэг дэшин доош нь хийгээд бас нэг жоохон ингээд том толгойлоод байгаа нөхдүүдийг мэрэгжлийн ангийн багш нь дийлэхгүй, декан нь дийлэхгүй, ангийн хурал хийгээд 50% дэш ингээд гар өргөсөн болвол яг тэрүүгээр ингээл шийдвэр нь гаргаад ингээд сургуулиас гаргадаг байсан явдал байсан л та. Тэгээ тэр нэг талаасаа тийм харгас хатуу юм шиг сонсогдож байгаа боловч нөгөө талаасаа тэр нийгэмшил гэж нэг юм байна. Нийгэм донд өөрийгөө авч явах. Олон хүнтэй зохицож амьдрах. Тэр юмд их дэмтэй байжээ гэж би одоо боддог. Араас ингээд дүүнэр ингээд маш олуулаа бол гарч ирж байгаа. Одоо бол бүр соёл урлагийн сургуулийн ардын урлагийн тэнхэн бүр тусдаа болсон. Опера тусдаа болсон юм болсон. Маш олон уран бүтээлч нар гарч ирэх байхгүй юу? Чадварлагч байна, чадах гад хичээж байгаач байна. Ам гол нь нөгөө өөрийгөө удаа тавьж эхлэх юм бол тэгэл цаг хугацаа ер нь давахгүй дээ. Үндэмий байх гэж бодож байна. Тэгээд яг зүгээр ингээд энэ бол нөгөө миний нөгөө нэг дуршлаг бол биш. Зүгээр л надад тохиолдоод өнгөрж байгаа юм байхгүй. Тэгэхээр би бас нэг жоохон ингээд бас нэг тийм давлан болж үтсэн. Тийм хүн юм энэ ч бүгд бол их буруу тийсэн чиглүүлж шүү. Тэгдэг. Тэрийг бүгд тулсан шүү. 50% найз нөхөд шамшиг дуучаалга гэхээр нэрийг өөрсдөө нэг тийм юм шиг болоо тий. Тэр би гэдэг өнцгөөс ярьж эхлэх гээл тий. Нөгөө бид нар байхгүй болцсон тий. Яах вэ? Юу хийх үү гэдэг юм болцсон ч байж байгаа шиг. Тэгэхээр хүн урлагийн салбар төвчнөс гэж хүмүүсийг дайраад гарна. Тэгэхээр тэр цагт тэр үеийг ингээд алгасхийг хичээх хэрэгтэй тий. Нилээ их сургамж авчихсан түүхэд гэвэл тэгэл ер нь бол байнгын сургамж шүү дээ. Дайлангуяа бид нар чинь нэг хийсэн уран бүтээл болгоомдаг биш л тэгэл байнгын сургамж шүү дээ. Сургууль хамгийн анхны уран тоглолтоос маш их зүйлийг сурч авчихлаа. Тэгээ ер нь ингээд уран бүтээл тоглолт хийхин тулд ганцаараа хийдэг зүйл биш юм байна гэж маш сайн ойлгож байгаа. Маш том багийн ажил. Маш том баг байх хэрэгтэй. Маш том багтаа итгэдэг байх хэрэгтэй. Зэвч
тэр хүмүүсээс хөөж үлдэхий ёстой. Тэр хүмүүс чадна гэж хэлсэн тэр мэддэг боломжийг нь үнэхээр нурж унах чивэл цугтаа ярилцаа дахиад нэг өөр үүдэл. Тэгэл ер нь ингээд урлагийн хүмүүсийн сургамж гэдэг чинь ер нь өдөг тутмаа юм шүү. Тий шүү дээ. Ерөөсөө тутмаа юм шүү. Энэ Орион гэж пив тэгээд дөрөв би танд ингээд хийгээд өглөө. Энэ Японы Окинавад 1957 оноос хойш үйлдвэрлэгдэж байгаа. Тэгээд уулнаас гарч байгаа тийм их гоё усаар ингэж хийдэг. Тэр нэг пивний хамгийн гол нь ус байдаг юм байна. За. Гол нь энэ нутгийнх нь өөрсдөө энийг их сайхан таашааж хүртдэг. Манад одооноос их сайхан дэлгэрч эхэлж байгаа юм пив байгаа. Тэгээд уран бүтээлийнх нь амжилт хүсээд нэг дундуур нь ер нь пив уудгүй. Уна би ч одоо нэг тийм хатуу юмдаа жаахан таарав. Хаяа сайхан найзуудаа суухаар пив шүү. Танаа гэр бүлийн хүн за танаа хүүхдүүд ноён алтан жаргалыг хэрхэн тодорхойлдог вэ гэж нэг бас хөвгөлтэй асуулт асуумаар санагдав. Хин жишээр тодорхойлдог шээ. Гэхдээ яг гэр бүлийн хүмүүсийн тодорхойлт бол яг чимэггүй жинхэнэ тодорхойлт шүү дээ ер нь. Ерөөсөө яг бод үнэн дээр буулгадаг шүү дээ. Одоо жишээ нь ингээд нэг ийм замаар замнаг уран бүтээлч байдгүй. Нэг хэсэг их давлуун болдог. Одоо ингээд нэг жоохон хүн ингээд таних гэж ирэхээр өөрийгөө бүр химбэ болгоод ирэхдээ тийм бүрстэй амар бол би тулчжээ гэл нэг тийм сагсуур гайдагаа үед бол яг чи бол зүгээр л айл гэрийн зүгээр нэр хүн шүү дээ. Чи нөхөхгүй. Чи тэрийн олонний танил гэж ямар юм байдаг. Яг бодтой шанааг нөгдөг юм л шүү дээ. Зүгээр охиныхоо хувьд бол үнэхээр супер баатар. Тий. Хүү юу гэж харж байна? Хүүгийн хувьд бол одоохондоо цэмзэг байгаа. Гэхдээ нөгөө хүү юу н ээж төвтэй байт юм шүү дээ. Ямар ч тохиолдолд тий. Зүрж явдаг гэсэн шүү дээ. Тань тийм байна. Ерөөсө тэр нэг тийм хоорондоо бие бинийгээ ингээд юм таталцах тийм юм нэр нь ингээд зүрцэн байдаг юм байна. Тэрийг л одоо мэдэрч байна. Манайх чи юм охин маань 2013 онд төрсөн. Хүү маань 2023 онд. 10 жилийн зайтай. Битээс дунд нь хоёр ихтэй болоод бас тэгээд тэр хоёр маань мэдлж чадаагүй. Тэгээд ихнэрээ бас тийм айхтар тийм тул тавчгаар одоо хоёул нэг хүүхдтэй болчих гэж хэлж чаддгүй юм лээ. Тэгээд ихнэрээ хүлээгээл. Тэгээ 10 жилийн дараа дахиад аав ээж болохоор бүх юм дахиад эхэлдэг юм лээ. Бүгд мартцсан. Бүгд байхгүй юм дуршлаг тий. Барихад хүртэл тэр чи алдчих гэдэг юугүй юм. Үүдгүй шүүн босч чинь. Таалангой 40 настай ингээд аа бол дахиад нэг нөхөртэй болоо тий. Тэгээ нөгөө нөхрий чинь ингээд шүүн босч уурал нэрнэ гэдэг чи бас л шүү. Жинхэнэ хоёрын нэргүүд үлхэнд ч эхэлж байгаа. Чи одоо бас чи бас гэсэн. Орон дотроо үдцэлээ чи. Танаа хадмууд одоо чамайг хэр сайн эцэг гэж ярих вэ? Мэдхгүй. Тэр чинь хамаагүй илэрхийлж болдгүй юм гэж манай нэг ах ярьж байсан шиг тийм. Бид нар чинь гэртээ байхаасаа байхгүй нэг хүмүүс шүү дээ. Тий, ер нь тийм. Та ялангуяа одоо ингээд тийм хувийн уран бүтээлч хүний тийм арилжааны тоглолтуудын цаг хугацаа явах километр бол өстой тооцоолдошгүй шүү дээ. Гэхдээ гэр бүл төвтэй байх хэрэгтэй. Гэр бүл төвийг бол хязгаарч алдчих болохгүй. Энэ бол жанжин шугамын нэг хэсэг. Тэгэхээр их гажуудч болохгүй гэл. Тэгэл нөгөө нэг аль аль тал алдахгүй гэдэг шиг л тэгэл явж өгнө. Ер нь бол гэрт бол нэг тийм өндөр үнэлэмж бол байна. Яг үннийг хэлэхэд гэж байна. Яг үннийг хэлэхэд бол ороод одоо жишээ нь надад зориулсан хуваарьт ажил маань үлдсэн ч байдаг ч юм уу жижиг хичээр ирэхэд би ядраад штэ хэлхийсээ илүү тэгээд шууд л амьд шомлол гараа угаал орох. Миний нөгөө нэг эцэг байгаа тэр хүүхэд насанд миний аав гэдэг тийм томьёолох тийм дотоод тийм хамгийн ойрын зайны дурсан мэдрэмж үлдмээр байна. Тийм үлдэмээр байна шүү дээ. Тэгэхээр тэр цагт нэг тийм үнэхээр завгүй дууч шиг байна. Тийм шүү дээ. Яг өөрөө ингээд амьдрал авч яваад гэрийн өрхийн тэргүүн гэрийн эзэн болоод ингээд явах тэр ер нь энэ
ингэж л болдгоо юм байна да. Энэ л тийм юм байна. Би чи эр хүнштэй гэж боддог бас зүйл байна. Хүмүүс ингээд нэг юм аав нэг тийм уулаар ингээд төсөөлдөг шүү дээ. Ингээл түгээл миний аав чинь ингээл чимээгүй ингээл сайхан сууж идэг гэл. Биш нөгөө өөрийн аавгүй учраас юмсыг ингээд одоо ингээд жишээ нь ингээд юм бодтой юм тэрээр ингээд зүүрлэх тийм боломжгүй байна л да. Тэр өөрөө одоо ингээд жишээ нь өөрөөр тэргүүлээд ингээд аав гэдгийг нэр зүгээд явж хахаар би ч нөгөө өөрийнхөө үргэлжлэл шүү дээ. Ямарваа нэг юмыг миний аав тэгдэг байсан, миний аав ингэж хэлдэг байсан, миний аав ингэж сургасан. Би тэр хүмүүжлийг л байлгая. Тэр би бас заримдаа ингээд яг хүүдээ ингэж боддог. Чихгүй хүүхд төсөмөргүй байгаа байхгүй. Тэр чихтэй хүүхд төсөхийн тулд эхлээд маш сайн зааж хүн болохгүй бол би зарим үед нь өгцөн дээр нь алгадна. Намайг ингээд ярьчаар чи бол хүүхдээс авдаг хүн байна гэж хэлж магадгүй. Гэхдээ энэ чинь хүүхэд зодж байгаа даа биш. Ямар аваад учир зүггүй сандлаар болтож байгаа зүйл биш шүү дээ. Тийм байх. Гуруугийн зарсаж байгаа даа. Тэрнээс хайргүй даа биш. Тэрхийг хайртай учраас хүүхдийг хүүхдээр нь байлгах гэж байгаа юм. Тэр чинь яалтчгүй нэг задардаг шүү дээ. Бүр хэмжээг алдсан шүү дээ. Хэмжээгээ алдаж иж л гүйлж байгаа шүү. Тэрнээс зүг хатнаач үгүй гэж юм байна тий. Би нэг сүүлийн үед нэлээ эмзэглэдэг зүйлс гараад байна. Тэр юу гэхээр эрчүүдийн үнэлэмж, Монгол эрх хүний үнэлэмж тодорхой хэмжээнд унаад байна шүү дээ. Унаад. Тэгэл яг ингээд би өөрийн ойр тойрны ах дүү, хамаатан садаг, найз нөхөд өнөр гэдэг ингээд үзэхтэр тэнд тийм хүний хоор баг. Өөрөөр хэлбэл тэр чинь нэг өхрийн өвөр дөрвөл 1000 өхрийн өвөр дөргөн гэдэг юм л болцоход байдаг. Гэтэл нийгэм тэрийг одоо хэрэгээрч заримдаа сурчлан бүгдээрээ юм шүү дээ гэж таниулах гад байдаг ч юм уу. Янз бүрийн сонирхол байдаг юм шиг байна. Би нэг энийг өөр өнцгөөс тайлбарлах гэдэг үзье. За. Одоо жишээ нь ингээд бидний ингээд тийм хитрхийн ингээд тийм эмзэглүүлдэг нэг юм байдаг байхгүй. Урлагийнх нь хүнээс ингээд хүн юм үнгүй авдаг. Энийг нөгөө яаж бүтээж байгаа вэ гэдгийг тийм мэдрэх тийм хэцүү байна л да. Хүмүүст амархан санагдаад байгаа байхгүй. Бид нар бол хитрхийн ил учраас тийм дайзан дээр ил гараад камерын өмнө ил гараад ингээд дуул шууртаа явж идэг учраас тэрхий ойрхон байгаа байхгүй. Арга хүмүүс мэддэг юм шиг хандж байгаа. Тэгэхээр энэ бол урлаг, уган сайхан гоо зүй. Бид нар ийм ажил мэргэжил сонгосон учраас энийг хийж байгаа. Тэрнээс бидний өөрийн доторх тэр хувийн амьдралын орон зай, нийгэмд үзүүлэх гэж байгаа байр суурь тэр бүх юм чинь учир хавцалдаатай, утгатай байгаа. Одоо тэгээд бүр ингээд ийм цаг хугацааны явцад энэ сошиал гэдэг чинь бүр ямар амар дайны талбар шиг юм болгоод байгаа юм тий. Тэглээ. Дурын хүнийг л хулгайч гэх юм, дурын хүнийг л алуурчин гэх юм, дурын хүнийг л залливч гэх юм тий. Мэдхгүй шүү дээ бид нар. Тийм шүү дээ. Тэр хууль цаасан л дүгнэе л тий. Тийм шүү дээ. Эндээ итгэл та. Танд яас их зав байх юм тий. Юу аа та тэр хуруугаараа ингэ хэдэн юм бичээд юу болж байгаа юм. Энэ талаас нь бусдыг шүүгээд яг юу вэ? Тийм дураараа арт түмэн юм бид нар. Яагаад тийм бие биенийг хүндэтгэх гэдэг нэг тийм орон зай сэтгэл зүгээр алга болчихсон. Хамгийн их юм хушуу дүрээд хамгийн их цоролдож байгааг ингээд үзэхлээр бол ирэх. Нэрээ бас тийм ч юм байна. Тэгэнгүүт бидний үнэлэмж унсаас яах вэ? Тэ хамгийн шалцгаар дорой болж харагдчих эхэлж байгаа байхгүй. Нөгөө таны нэг уул шиг дүрслэл чи хайцсан бэ? Юмыг ингээд нөгөө 7 хэмжиж нэг огтолдог тэр 10 ухаан чи хайцсан бэ? Юмунийг бол ингээд өөрөөсөө нэхмээр байгаа. Тэ би бол өглөө босоод өөрөөсөө бол маш олон юм асуудаг шүү дээ. Яд яригдч үзэх тийм байл. Бүр болохгүй найз нөхдөдөө ингээд сайхан амьдралын тухай ярилцдаг шүү дээ. Тийм шүү дээ. Хийн тулд сайхан алтан найз нөхөд гэж байна шүү дээ. Тэр бол байдаг шүү. Тэгээ бити их тийм юм болгон руу хошуу дүрх гэж оролдож. Мэдгүй юм а мэдгүйгээр нь үлдээ. Эхнэр бүтээр нэг юм ойлголт өгдөө. Аливаа юм өгөө авааны тэнцэн дээр. Хүн авсан бол өгсөн мөн авсан гэж юм те. Тэр нь гэхдээ юм бодтой биш байж болно шүү дээ. Ямарваа нэг юм цаг хугацаа дамжуулаад магадгүй би маш ихийг хүртсэн бол миний өөр хүүхэд ч юм уу тэрний цаашаа хэдэн үед ч юм уу үгүй байх баг. Тэгэхээр эсвэл нэг ийм энэ чинь бид нар нэг байгалийн хуулинд захирагдаад явж байгаа хаа. Ер нь бол нөгөөдөнд нь халуунд нь халуун. Тийм. Давцшгүй хүчин зүйлийн өмнө хүч мөхсдөн. Техник технологи
бүр хэдий чинээ хөгдсөн байсан ч ялагдана. Өгөө авааны дэнс гэж байдгийм шүү. Тийм учраас жоохон хүн чанараа гээгээд шүү дээ. Хүн чанартай байгаач гэж. Хүн чанар гэдэг юм чинь хүний амьдралыг төлөвч харуулах байхгүй бусдад. Ер нь Монгол хэр хүн ямар байх хэвээр юу гэж боддог вэ? Нэг өөрийнхөө бодлыг хуваалцаач. Ир хүнд нэг алдшгүй нэг л юм байна. Үнэн байх. Хотлоо ирж яах юм бэ? Нэг тийм өөрөө цаашаа ямар түүх бүтээх юм зам бүр тодорхойгүй бол аюул. Тэр нь л тийм бодлоо байж болохгүй. Яг зүгээр энэ мэдгүй магадгүй бүр ингээд өсгөөс өгсөн бүр заавал ясмахан дархин бүр шингээж өгсөн идэл баг. Өвөгийн манд гэсэн битгий хүн бодлоо хэлсэн нэл бай. Тэр миний өвөө бол хүнд хэлсэндээ л байсан хүн байдаг. Яг нэг ойр зургийн бол бодол бол байх шүү дээ. Тийм ээ. Одоо нэг хүн дуудлаа гэхэд гармааргүй үйл маань чинь тэнд явж байна гэж газар хэлчих юм. Бол нэг бодол бол орохгүй байх гэж байна шүү дээ. Амьдрал түүнээс гажуудсан бодол бол байдаг шүү дээ. Тэрний эргүүлээд өөрийн амьдралыг хөмрөх юм уу том гайд авал шүү дээ. Тэгэхээр тэр бодлоос бол холхон шиг л байсан дээр гэж байна. Яг үгүй зүгээр ингээд зарим нэг үе дээр үнэхээр ингээд санаа тавьж сачи өрөхгүй тийм үгүүд бол байж л байна. Байлгүй байна. Тэр нь бол үнэхээр ингээд сүгдөөл өнгөрч байгаа шүү дээ. За үнэхээр чадахгүй байсан байна. Тэгээд ийм удаад юм үйл гаргалаа шүү гэл. Тий. Миний амьдралын одоо энэ CV дээр нэг сонирч би чинь дуучин мэргэжил авчаад 5 жил явж авч байгаа. Тэгчээ циркэд орж ажиллаж байгаа. Айгүй болсон. Морин цирк хийчихэд ажиллаж яваад нэг 2 жил гаруй явчаад түүний дараа уурхайд бас хар ажил хийгээд үзчихээ. Уурхайч болоо тий. Халуунд нь халаад түүдэнд нь хөрөөд үзсэн. Тэгээ явжсэн буцаад ингээд ийм дуулах юм чам маш том ад тохиолоо чи биелнэ үү гэдэг тийм гараад мартсан тийм л хүн байгаа тоххой. Яг өөрөө чинь тэр уурхад ажиллаж явах үед бас нэг сорилт гэдэг юм уу шалгуур болж л байсан байх л да. Ир хүн болж төлөвшлийн ихэнх хөв тэнд явсан баха. Зэрэгтэй хүн бас төвчээрийн хязгаар шүү. Тийм шүү дээ. Манайх чинь 1200-д ажилтан байдаг хаа. 19 хэсэгтэй. Мундаг том биш. Тэр 19 хэсэг чи ерөөсөө л ирчүүд шүү дээ. Тийм шүү дээ. Ерөөсөө 1200 хүний 160-аад нэмэгтэй байдаг л үү дээ. Тийм тэр чинь 100-ны бараг 90% нэрхтэй байгаа байхгүй. Дотроо ингээд юм бичигдээгүй юм шиг тийм хууль байдаг. Бие биендээ хүндэтгэлтэй хандах нэг тийм орон зай. Би өөрөөсөө дүүхний дараа орж ирсэн байсан ч гэсэн хүндэлтэй орон зайтай чатараалаа мэдэрдэг байх. Тэгээ хажуурн дээшээ би цаал ажил онцгороо гараавч бол. Окей. Тэгэхэд тэр би хүндэлжсэн хүн буцаад дахиад намайг ингэж өгч чаддаг. Тийм. Тэр бие биендээ хайртай байгаа гэдэг нэг юм ёо. За тэр үлцтэй. Тэгээ тэр шөнийн цагаар ингээд нойргүй ажиллаж байгаа бол болоод би ингээд хайрлаад байдаг. Тэр нэг хаалж үтсэн болоод хурж үтсэн болоод би бинийг хайрлаад байдаг. Хариуцлага гэдэг юм нэгдүгээр тавьдаг. Ерөөсөө маш өндөр хариуцлага гიშгснээ эргэж явдаг. Тэр хөдөлмөрийн аюулгүй байдал ирүүлэх үед амар нэгтэй. Тэр санамжуудыг бүгдийг мөртнө. Миний энэ дэр гин сорим морив чинь бас залуу хүний гинэнгийн сорив шүү дээ. Алдаа гаргаад хашир байхаас өөр аргагүй бол. Үнэхээр хашир байхаас өөр аргагүй. Тэгэхээр зүгээр ингээд би одоо энэ бүхнээс ингээд эргцүүлээд үзэхээр хүн юу чи амьдралдаа алдсан ч онсон ч юу чи. Тэгэхдээ тэрийг өөрөө дадал болоо сураад авах нь чухал. Тэрнээс энэ миний амьдрал ямар ч би ийм зохиолтой хүн биш шүү дээ. Би өөр хүн бохгүй юу гэдэг. Гээд ингээд татгалзах болохгүй нөхцөл зал яваад гэх юм бол магадгүй зүгээр эрэгтэй хүн байлгүй таавал эр хүн биш ухаа. Би одоо өөрөө чинь ярианаас нэвтрүүлэг хэлэх юм ярьж байхад хоёлаа нэг сайхан уран бүтээл удахгүй мэдлэг гэдэл ирэх гэдэл байна гэж сургасансаад байсан. Тэрнийхээ тухай нэг ярьж өгөөч. Тэнгэрийн салхи гэх тоглолт нэрлэлчээд байцсан чинь ковид гараад яг урд өдрөн хөл хорой тогтоогод маргааш тоглолт басна гэд зогсчдөг байхгүй. Тэгээд жил ахсын дараа 50% зэрэгтэлтэйгээр нөгөө амласнараа тоглоод эсвэртэй хүлээсэн үзэгчтэй бүгд дахин баярламар санагдав. Тэгээд тэр тэнгэрийн салхи тоглолтыг ерөөсөө шууд пянз болохыг хэд. Тэр тоглолтноос ерөөсөө хэдүүлээ дууг хөнглөлтөөр аваад түүхийн цаг хугацааны бас ингээд дамнуулаад бүр ордуур зумраа авчирч ирэх. Тэр чинь хөдлөө хааны цэргийн дуу шүү дээ. Тэгээд пянз болох гэж яасан чинь тэр ковидын юм таг гацчаад тэгээд
өнгөрсөн жилээс нэлээдлэхүү хүртэл яваа. Сая цагаан сарын өмнө арай авч чадсангүй бүлэгэлж. Гэхдээ яг ингээд бүх юм ингээд бүтээсэн ингээд хэвлэлтээс ирэх юм хүлээгээ байж их цаг хугацаа болох юм сайхан юм байна. Одоо өөрөө чи яг нийт дууссан дуу гэвэл хэд хүрч байна тооны хувьд? Харин сая нэг тоолсон. Тэгсэн чинь 80 гарцсан нэлээ. За зөвхөн ардын богино дуу. Уртын дуул зөндөө байгаа шүү дээ. Уртын дуу байгаа. Гэхдээ цөөхөн дуулсан бэ. Ер нь яг уртын дуу нэг цомгийн хэмжээнд бичнэгээд зорилт байгаа. Энэ нөгөө бидний үүрэгт ажил гэж байгаа шүү дээ. Үүрэгт ажил гэдэг маань одоо өнөөдөр бид нар нэг юм ардын богино дуу дуулаад тэрийг нэг клип хийгээл гаргаад байгаа энэ төр бол биш шүү дээ. Бид тэр тодорхой гарал үүсэл аймар нутгаас гарсан дэлгэрсэн тий. Тэрийг бас мэдгүүлмээр байна. Ямар өмсгөл зүйлсэл ирэлж тэрийг бас мэдгүүлмээр байна. Ямар өнгө аястай дуулалтад ихтэй дуулалтын тэрийг бас мэдгүүлмээр байна. Бид нар бүх юм ингээд авцалдаатай авч явах тийм үүрэгтэй байхгүй. Энэ дуучин ардын богино дуу гэдэг мэргэжлийг авч байгаа бол тэр үүрэгт ажлынхаа хүрээнд бас тодорхой уртын дуунуудыг бас үлдээ гэж бодож байгаа. Уртын дуучин бидний одоо эстоник уус үндэстэн ондош гэдэг юм тодомроо харуулдаг шүү дээ. Дэлхий дээр энэ уртаар дуулдаг тийм 1-2 хөвгтэй. Тэр 2-3-4 үг нэг мөрний 1-2-3-3-4 гэтэр ч юм бол маш их зүйлийг шингээж идэг тийм. Үгний тэр зад тэр бадраагаан тэр үгэн дээр тэр задлж ажилласан ажиллагаа тэр үнэхээр ингээд онцгой санагддаг байхгүй. Тэгэхээр энэ бид нар ингээд ийм өдөр тутмын ийм ярианы хил ярианы энэ хоорондоо харилцдаг үг хэлэг олон хомигдоод байгаа юм санагддаг байхгүй. Ямар олон утгатай өргөн дэлгэр ярианы хэллэгтэй юм бэ. Тэгтэл өнөөдөр бид нар одоо бүр ингээд хумаад за дээрээс нь бүр ингээд латин үсгээр галгалж бид нар хоорондоо хэлцдэг болоод тэнгуү тэр нь үг бүгд мэдээд байгаа байхгүй. Нөгөө уран яруу тансаг гэдэг үгэнд жалгуулдаг байхгүй. За үнэхээр ингээд нэг юм хэл бичгийн ч юм уу юм зорилттой хүмүүст бол тэр хэллэгүүд байна. Өнөөдөр тутмын өнөөдрийн бүр хүүхдүүд бүр амар болсон. Бүр хоорондоо бүр харилцаж байгаа үг би бол нэг ч ойлгохгүй. Дэлхий дээр ингээд өмнө англиар ярьчин тий. Түүнийг бол хөлөөсөөрнө хамаагүй энэ бол болно. Гэхдээ хилийн юм жоохон нэлээд сайн төлөхөө явмаар санагдав. Уран зохиол нь алга болтсон. Хаа байна уран зохиол. Охиныхоо хичээл байсан чинь 2-3 найраглал чэйжлэх болоод үнэхээр баярсан шүү дээ. Энэ охин ийм юм хэлж чивэл бүр хизээч мартахгүйгээр чэйжлэх хэрэгтэй шүү. Тин дотор нөгөө нэг хаана байна гэдэг үгнүүд маань явж байгаа. Яг үн. Тэгээ надаас зарим үгийг асууад байгаа шүү дээ. Юу гэсэн үг юм. Тэр чинь ойлгохгүй тийм. Тийм ойлгохгүй. Одоо энэ олон дуунаас хамгийн их одоо таалагдсан ч гэдэг юм уу хурж ирсэн аавын тухай дуу гэвэл зөндөө. Нарийн хөхмөр гээд үзэмчний дуу байгаа. Тэр чинь нөгөө нэг одоо үзэмчин гэдэг чинь дуу дугарлалтын хувьд хувцас өмсгөл зүүсгэлийн хувьд хамгийн ганган жамин нарийн урухантай гэдэг юм. Дорнтой аймгийн Сэргэлэн сумч үзэмчтэй. Тэр үзэмчдийн өөрсдийн тэр нөгөө нэг амьдрал ах уй соёл тэр нэг ямыг бас дэлгэрүүлээд хөгжүүлээд цааш нь ингээд түүжлээ явж идэг тийм үе тийм томилогдсон юм шиг хүмүүс байт юм бэл гарч ирж идэг. Нарийн хөхмөр гээд дууг олж авч дуулсан. Архивт нэг юм шанттай дуулсан тийм дуулт гэдэг. Энэ уртаар. Гэхдээ тэр бол ардын дуу хэрнээ эсрэг хүртийн дуу шиг тийм уртаар дуулах. Түүнийг дахин дэлгэрүүлсэн. Тэгээд тэр бол аав хүний тухай ямар ч зүйл чиглэж зорьсон бай. Гэртээ заавал ирж аавынхаа амар мэндийг мэдчихье гэдэг. Хүүхдүүд жоохон байхад бол мэдээж бүүвэнтэй үг бол ээж голцоо аялж байгаа. Хүүхдүүдтэй ер нь ямар дуу дуулж өгдөг юм. Ээжийнх нь бүүлж байгаа хэсгийг сонсохоор ингээд үнэхээр ингээд тэн дотор бол зүгээр хайрлаа болохоос хүүг их шиг гэж хэлээд байна. Би ялгаатай. Би бүр дууштай асуумаар байдаг байна шүү дээ. Манай охин жишээ нь харан амтлагийн найз гэдэг дуун дээр шууд уучдаг. Ямар ч тохиолдол тавьсан шууд удаад. Хүү ямар сони. Үнэхээр сони харин. Би сая жаргал сайхан ахын боловсролын нэг шоу контент ороод тэгсэн амтлагийн жаргал сайхан ахын нутаг гэдэг үг дуулаад тэгээд энэ наснда дуулах ирэх авсан байхгүй. Тэр дуун ямар дуу вэ? Юу нэ мөртэй шоронд юусэн юрдэн үйлэстэй гэдэг зохиогч нь шарвгаа хөгжмийн зохиогч. Яруу найраг нь цоодлого.
Оо. Тэгээ нутагт маань тэр нутаг гэдэг дууны шүлгийн хөшөө бас байд юм байна. Юу ясна дуусны дараа мэдлээ. Тэгээд нутаг гэдэг дуу миний эхний сонсголоороо бараг сурсан. Сонио. Санаандгүй ингээд эхнэр ингээд уцаа ингээд үтцсэн бичсэн чинь яг тэр дуулалт явсан юм байл та. Тэгсэн чинь үгүй аав байна гэж хажууд нь явуулсан. Тэгэхээр бүгдээ сонсгосон. Тэгсэн чинь дахиад тавьлаа гэдэг. Тэгээ одоо ингээд тоглоом ингээд машин дэргээ ингээд тоглолцсон явж байхдаа ави мөстө шаадаа гэсэн дуу. Танаа хоёр хүүхэд дуучин болох болов. Би бол нэг албадахгүй. Тэгээ зүгээр ингээд өөрсдийн зураг төвөргөн л шийдэх байх. Тэгээ дуур сонирхол нь. Манай охин дуулах гэдсэн тэгснэ болцсон. Одоо бол бүр дуу муу хөгжим урлаг гэхээр бүр тэсвэр холоор яваад идэх. Тэгтээ зүгээр хөгжмийн мэдгэдэгхүүнтэй бай гэдэг нь төгөлдрүүрийн хүнд явуулдаг. Аавнар нэвтрүүлгийг бүтээгч Livestream Mongolia чанартай контентийг үзэгчдэд хүргэнэ. Аавнар нэвтрүүлгийн дэмжигч Япон улсын алдарт брэнд Orion Sharari. Аавнар нэвтрүүлгийн дэмжигч Morton Residence чанартай амьдрий. За өнөөдөр бит хоёр одоо үзэгчдэд их сайхан сургамжтай түүхүүд, амьдралын одоо кейсүүд олон одоо зүйлийг л ярьж байна. Тэгээ энэ сайхан түүхийг өнөөдөр одоо үзэгчдэд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан манай Morton Residence-ийн хамт олонд баярлалаа. За мөн одоо Orion Sharari 1957 оноос хойш ингэж үйл ажиллагаагаа явуулж байгаа Японы одоо алдарт Orion Sharari-гийн хамт олондоо баярлалаа. За ингээ өнөөдрийнхөө хоёулаа ярилцлагыг нэг дүгнээд нэвтрүүлгээ жаргая гэж бодож байна. Олон зүйлсийг хоёулаа ярьлаа. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд та одоо үзэгчдэд юу гэж хэлэх вэ? Монголын буян заяа хий гэж хэлдэг штэ. Нэрэл буян заяа үндэсний дууны салбар ямар янз шүү юм бэ? Биднэрт нөгөө дэлхийг байлдан дагуулж исэн гүрэн улс гэдгээрээ тэр том соёл олон улс үндэстний соёл дундаас энэ уртын дуу гэж гайхамшигтай зүйлийг бүтээж гаргаж ирж биднэрт өнөөдрийн цаг хугацаанд хүжилж ирсэн ахмад үе үеийн тэр нэрт уртын дуучид уран бүтээлч хүмүүст үнэхээр их баярлалаа. Яг одоо ингээд бид нар яг тэр савнд нь байгаа багтаад тий. Тэгээ энэ зүйлээр нь ундаалаад бусдаа дэлгээд хүргээд байж байгаа хүний хувьд бол үнэхээр тэр Монголын буян заяа хий гэдгийг аягүй сайн ойлгодог. Зүгээр энэ бүх зүйлээ ингээ багслаад эхлэхээр Монгол хүндээ хайртай л байл. Тэ бидний нөгөө нэг юм тэнүүн ухаан уужуу сэтгэлгээ тий юм төлцөнгөө ханддаг монгол хүнийг томьёол гэхлээр тийм үлцэнгүү даруу маш их дүлгөөн гэсэн тийм дүгнэлтүүд байдаг ш. Тэр дүгнэлтүүд айцсан юм бэ өнөөдрийн тий. Яахан бэ бид нар юм төчргүүц мэрэгнээ үзэх гээд айтаад яах юм. Бүх юм дээр ингээд биеийнхээ харталт нь байл та хүлцэнгүүл байл тий. Хазаасан газар байвал цас шанслах газар байвал зүгээр хитаахан үгээр биенийг зэгцлээ л та. Үгээр өнөөдөр П үсэг уншаад бид нар хаа өрөх үү тий. Тэр нөгөө нэг тийм хайр гэдэг үгийг бол одоо марцгүй гэдгээс маш их айж. Тэр биеиндээ бас нэг тийм хайр инэрлийн сэтгэлийг тэр том уужуу гоё сэтгэлгийг төрүүлдэг хүнийг аль болох зөв талаас нь хардаг байгаасаа гэж бодож байна. Даяалмаа ирчүүдтэй хэлэхэд энэ мүү П яадгийн гэдэг үгээр бол хаях. Тэгээ бие биентэйгээ мэдлэгтэй намар мэндийн мэдлэгээ гэж гисэн битэр мөртөө. Юу вэ гэдэг үгээр яах юм бэ? Юу вэ гэхэр ч одоо надад юм л байна шүү дээ. Тэр хоёлаа нэвтрүүлгийн өмнө тамбилахтаа маш. За тэгье. Тэгээ нэвтрүүлэхэд хүсгэлт хоёлаа сайхан хамтдаа ярьсан чинь нэг сайхан Монгол хүн байна да. Сайхан хөөрөглийг би ихнэрийнхээ хөөргийг аваад ирсэн. Оо ямар хөө. Өнөө өглөөхөн за сайхан үлж сайхан аварж гин үү. Сайхан үүсэх. За ингээд бие биендээ хайртай байгаарай л гэж хэлмээр байна да. Нэгэн зүйлгээд хамтлаг өгдөг шүү дээ. Тэр хамтлагийн бэлгээгээд залуу тий. Дуучин. Тий. Манай бэлгээ хөөрөг урлаач шүү дээ. Оо. Манай бэлгээ хийж өгсөн. Би их нэртэй өгөх гэж бэлгэлэх гэж байгаа маа гэдгсэн чинь. Янзын гоё хүн цагаа хаш бүтээж өгнө гэсэн нэрэл юм биш. Ямар гоё цагийнхаа Монгол хүн байна да. Тий. Бид нэр ингээд ёсыг ямбуур авч явах хэрэгтэй л байна. Тий. Ядч мэддгүй маа хэд дээдэлдэг байх хэрэгтэй байна. Хамгийн гол нь тэгээд монголчууд
биегээ сайхан хайрлаарай. Энд журмаар тэтгэж байгаарай гэж энэ сайхан ерөөлөөр л өнөөдөр жаргал маань одоо үзэгчдтэй уриалж байна тийм ээ. За ингээд манай өнөөдрийн аав нар нэвтрүүлгийн ээлжид дугаар инхүү өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай үзэгчдээ. За баяртай үзэгчтэй баярлалаа.